Тэгэхээр үзэгчтэй яг одоо энэ хорих 411-р ангиас 401-р ангиас бол одоо өршөөлөлт хамрагдсан орогдлууд бол чөлөөлөгдөж байна. Та бүхэн сая харсан бах. Нэг ялаас чөлөөлөгдсөн өршөөлт хамрагдсан энэ хүн бол ээжтэйгээ уулзаад маш баяртай. Ээж нь бол одоо нүдэндээ нулимстай ингэж ухтаж авч байна. За нийгэм энэ хүмүүсийг яаж хүлээж авах вэ гэдэг асуудал бол өнөөдөр тулгамдаад байгаа. Ямар ч тач энэ хүмүүсийг нийгэм гэмт хэрэгтэн биш зүгээр энгийн хүн амьдрахын төлөө явж байгаа хүмүүсээ гэж хүлээж аваасаа гэж хүсэж байна гэдгийг бол хууль зүйн сайд хэлсэн юм а. Гэр бүл, найз нөхөд, үр хүүхэд, аав ээжтэй ганц хоногийн өмнө болтгоо очиж байгаа иргэдийн сэтгэл хангаламж соллогдоод ямар ажил хийх вэ? Яаж амьдрах вэ гэдэг асуулт тулгарч байна. За та хэнийг хүлээж байна? Нөхрийгөө? Нөхөр чи хэдэн жил суусан? 2 жил суусан л да. Бол 3 жил 3 сарттай юм байгаа. Тэгээд одоо 2 жил суудсан бол маглангаар орох гэсэн. Тэгээд 5 хоногийн өмнө ч гэсэн аштай юу та тий. Тэгээд ашгүй нөршөлийн бол гараад айгүйх баяртай байна уу. Өнөөдөр ингээд суллагдлаа гэхэд одоо нийгэм яаж хүлээж авах вэ? Цаашдаа ажил хөдөлмөр хийх боломж байна уу гэдэг асуудлаас тулгарч байна шүү дээ. Харин тийм хэцүү л дээ. Одоо жишээлх юм бол одоо 40 манай хүн 50 хүрж байгаа л да. Тэгэхэд бол мэдэхгүй ажил олдохгүй хаа. Би тэгж л бодож байна. Тэгээ өөрөө хуваараа юм хийж нeen гэжсэн шүү дээ манай хүн. Тийм тэрнээс биш ажил хөдөлмөр үл эрхлэхэд аяг хэцүү шүү дээ. Одоо залуусны бол хамгийн түрүү ажилтаа л болгомоор байгаа шүү дээ. Тэ 3 сар 23 хоног өршөөлгсөн тий. Тиймэрхүү л их зүйлийг ухаарсан ар гэрээ их зовоослоо. Тэ өрөвгтэй өнчрүүллээ тий. Энэ бүхнээ эргүүлж болж авнаа. Одоо ер нь нийгэм яаж хүлээж авах вэ гэсэн айдас танд байна. Тэр талаар бол нэг тийм нийгмийн талаас бол айдас бол нэг тийм төрөхгүй байна. Зүгээр яг хөө чинь нийгэмдээ хүмүүсийн дунд ороод дуусч байгаа учраас зөвхөн ялгарч үлдчихэж байгаа хэсэг биш нийт дундаа ороод холилдоод явахаар бол нэг тийм гадуурхагдаж барих эмзээр хүлээж авах тийм асуудал бол тулгархгүй байхад гэж бодож байна. Одоо хүнтэй ажиллах нь амьдрал гэж бодож байна. Тэгээ хүн болгоно одоо яа. Зандаа шилжих юм шалгатай. Соллогдож байгаа иргэдийг нийгэмшүүлэх үүрэг төрдвэ. Гэсэн ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний төв, ажлын байраар хангах, нийгмийн халамж үйлчилгээний төвд халамж үйлчилгээ үзүүлэх бэлтгэл боломж байхгүй талаар бид мэдээллийг хүргэж өгсөн билээ. Халамжийн төсөв дээр ямар нэгэн одоо өршөөлийн хуультай холбоотойгоор тийм төсөв болов суугдаагүй. Нэгэнт одоо хууль нь батлагдаад хэрэгжихээр бол манай халамжийн сан дээр мэдээж нэлээд хүндрэл ачаал бол үүснэ. Энэ бол мэдээж тодорхой. Гэхдээ суллагж байгаа хүн болгон бол авах боломжгүй. Ажлын байрыг бид нар бол хөдөлмөрийн яамнаас бэлдэж өгч чаддаггүй. Юу гэхээр ажлын байрыг бэлтгэдэг хүмүүс бол ажлын байрыг гаргадаг хүмүүс зөвхөн ажил олгогч. Манай хөдөлмөрийн яамд харин бол ийм хөтөлбөр байдаг. Ерөнхийдөө бол ийм хүнд нөхцөлийн хүмүүс биш тий. Ажилд аваад 12 сар доктортой ажилласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн урамшууллыг ажил олгогчид өгч одоо урамшуулдаг ийм л хөтөлбөр байдаг юм. Харин хууль зүйн сайд зорилгож ав энэ асуудлыг анхааралтай хандуулсан хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллаж ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэн гэдгийг мэдгдлээ. Манай цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хөдөлмөрийн хэлцтэй хамтраад энэ хүмүүсийг ажилд амьдралтай болгох талын юм хөөцөлж байна. Тэгэхээр одоо ял эдлээд гараад ирсэн байтугай зүгээр явж уусна хүртэл ажилгүй байгаа үед бол бүгдийг ажлаар хангаж чадахгүй байх. Гэхдээ эхний ээлжинд одоо энэ суллагч байгаа хүмүүс дотор эхний ээлжинд ихтэл нэг 68 хүн бол одоо орох хоронгүй юм улсууд байна. Суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн айдас иргэдийн дунд бий. Тэд ажилгүй орлогогүйгээс үүдэн дахин гэмт хэрэг үйлддэг гэдгийг судлаачид баталгаа. Энэ шалтгаанаас гадна шоронгоос суллагдсан хүмүүсийг нийгэм ялтан гэж хүлээж авдаг. Ад үздэг нь дахин гэмт хэрэг үйлдэх шалтгаан болдог байна. За яаж ингэж нэг ажилд орчлоо гэж бодоход та бүхний хамгийн эхний анхаарах зүйл бол та бүхнийг хөндлөнгөөс хүмүүсийн харж байгаа харц, хэлж байгаа үг үнэлэмжийг төвчж давж гарах асуудал байна. Түрүүчийн би хэлсэн. Айны хулгай шүрээд ирдэ гэдэг үг бол өдөр болгон сонсогдож магадгүй. Энд уурлахгүй, энд бухимдахгүй төвчээр зааж
энэ хүн үнэхээр ажил хийж амьдрах гэж байгаа юм байна гэж энэ тэр хамт олонны тэр хүмүүсийн итгэлийг аваад авсан тохиолдолд хүмүүс та нарт итгэж эхэлнэ. Итгэж эхэлсэн тэр үед та бүхэндийг муу нэрээр нэрлэдэг тэр үгээ хүмүүс татаж авах болно. Тэгэхгүй тэгээд тэднээсийг шоглоод тэднэртээ зөргөлдөөд ингээд авах юм бол тэр хүмүүс та нарт сайнаар хандахгүй, за эргээд ажилгүй болно, амьдрахад төвөгтэй болно. Зарим иргэд айдас хүйцтэй байгаач хайртаа хайртахын үр хүүхэдтэйгээ уулзж байгаа олон гэр бүлийн нар нь гарч байна. Нийслэлд харайлалтай иргэд өнөөдөр шууд суллагдж байгаа. Харин хөдөө орон нутагт харайлалтай хоригдлууд нэгдсэн байдлаар аймаг руугаа хуваагдана. Аймагтаа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эрх чөлөөтэй болох юм а.